21 хоногт яг 21 хоногт нэг аймаг гээд өдөрт нэг аймаг гэж 21 аймгийнхаа иргэдтэй уулзаад ирлээ. За энэ уулзалтын бас нэг гол зүйл нь бол хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр томьёоноосоо эхлээд гадуурхагдаж байнга ялгуурлан гадуурхалтад өртдөг энэ асуудлын эсрэг хийж байгаа бас нэг акц маань байгаа. Их хурлын гишүүд магадгүй ерөнхийлөгчийн сонгуул болох үеэр 21 аймаг ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа хүн тойрдог. Их хурлын гишүүдээс тойрдгүй. Гэтэл их хурл маань өөрөө Монгол улсын гэж байгаа. Ингээ Монгол улсын асуудлыг биш тойрог болгоныхаа асуудлыг ярих нь бол маш буруу учраас жигсаалтын гишүүний хувьд төрүүлээд хоёрдугаарт тэр дутуу гэж боддог хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд та нартай адилхан төсвөр төвчээртэй явж чаддгийм шүү битгий ялгуурлан гадуурхаараа хэрвээ босоогоор явж чаддгүй бол хэвтээч болохноо тойрно гэж энэ акцийг хийсэн юм а. Ингээд 21 хоногтоо ямар ч байсан 21 аймгаа тойрлоо. За нийт 10,012 км явсан байна. Өдөрт ойролцоогоор ажлын 21 хоног гэж тооцох юм бол энэ нь өдөрт бараг 500 орчим километр зам. За нийт амралтынхаа өдөртөө тооцвол өдөрт нэг 300 гаруй километр замыг туулсан байна. За тэрнийхээ хажуугаар аймаг болгонд уулзалтаа хийсэн. Энэ уулзалтад маань нийтдээ бол биеэр ирж уулзсан хүмүүс бол нэг аймагт ер нь хамгийн багадаа 90 хүн, тэгээд дээшлээд 500 хүн гэдэг ингээд ирж уулзсан. За бичгээр 2200 санал ирсэн байна. За заалнаас бол амаар 250 санал ирсэн байна. За цахимаар 400 орчим санал. За шуудангаар одоогийн байдлаар 5 санал ирсэн байна. За ингээд энэ бол ерөөсөө яг иргэдээс сонсож байгаа хамгийн зөв шийдвэр болсон. Яагаад гэвэл Баян Хөлгийн аймгийн Улаан ус сумын багийн иргэний асуудлыг тэнд л очиж ярихгүй бол мэдэхгүй. Тэгээ хоёрдугаарт гэвэл Дорнотой аймагт байгаа, Сүхбаатар аймагт байгаа, Өмнө Говьд байгаа, Сэлэнг аймагт байгаа энэ иргэдийн асуудлыг газар дээр нь очиж сонсохгүй бол болохгүй. Тэгээд харин ч сумдаасаа иргэд маань ирж чадаагүй тохиолдолд бичгээр саналуудаар хөргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ иргэдийнхээ саналыг бүгдийг нь сонсоод ирлээ гэсэн үг. За ингээд энэ хугацаанд ирсэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бол хоёр мэдээж аймаг орон нутаг болгоо өөр юм ярьж байна. За тэнд хамгийн гол асуудал гэвэл орон сууцны асуудлын талаар маш их хөндөж ирж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 28 дугаар зүйл дээр орон сууцнд хөнгөлөлттэй нөхцлөөр орох боломжоор хангагдах ёстой гэсэн байна. Энэ заалт алгаа гэж байгаа. За хоёрдугаарт нь та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Оны өмнө энэ тэтгэвэр тэтгэмж нэмсэн асуудал байгаа. Гэтэл энэ асуудал маань яг бодитоор нэмэгдэх үү? Яг хэдэн хувиар нэмэгдэж байгаа юм бэ? Нэмэгдлээ гэдэг энэ маань иргэдийн амьдралд хүрэхгүй байгаа шүү дээ гэдэг асуудлыг ярьж байна. За гуравдугаарт гэвэл хөдөлмөр эрхлэлт. За дөрөвдүгээрт гэхлээр хамгийн бас гол асуудал бол групп тогтоолтын асуудал байна. За энэ дээр бол маш тодорхой хариултыг өгж байгаа. Яагаад гэвэл би хэдийгээр 21 аймаг тойроод явж байгаа ч гэсэн Саранчлуун гишүүн маань бас Улаанбаатар хотод ажиллаж байгаа. ICF буюу энэ ажлын талаар бас тодорхой мэдээллүүдийг өгөөд явсан. За тэгээд ерөнхийдөө яг хэлгээд тайлан бол юм байна. Тэгээд та бүхнээс ирсэн асуултанд хариулъя. За баярлалаа. Энэ дээр орон нутаг болгон бас
өөр байна. Өөр байна шүү. За жишээ нь хөдөлмөр эрхлэлт гэхэд бол Сэлэнг аймаг маань одоо 4700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байд. Тэр дундаас 1500 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлжээ. Тэр дундаас 372 хөгжлийн бэрхшээлтэй иргэн төрийн албанд ажиллаж байна. За энэ бол бусад аймагуд дундаа бүсдээ нэгд, аймагуд дундаа 3-т явж байгаа үзүүлэлт. За ингээд энэ нь орон нутгийн онцлогоос шалтгаалж жимс ногоо тарих хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой учраас. За тэгвэл Өмнө Говь аймаг байна. Өмнө Говь аймаг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ орон сууцны асуудал дээр одоо 40 гаруй иргэний орон сууцны асуудлыг орон нутгийн төсвөөсөө шийдсэн байна. За ганцхан хүүхдэд зориулаад би бас нэг гоё мэдээ хэлье. Ганцхан хүүхдэд зориулаад лефт хийсэн сумын сургууль байна. Сэлэнг аймгийн ерөөсөн бид нар одоо бас үнэхээр мэдлээ. Өмнө Говь аймаг 7 сургуулийнхаа 3-ыг нь нэгхэн тэрэгцэртэй тусгай хэрэгцээт хүүхдэд зориулаад лефттэй болгосон байна. Шатны онгорт ганцхан хүн ордог лефттэй. Энэ бол хүний эрхийн мэдрэмж маш өндөр байгааг илэрхийлж байгаамаа. За Сүхбаатар аймаг гэхэд одоо бид нар дандаа ярьдаг эмч одоо мэрэгжилтний хувьд те совилгчийн хувьд. Сүхбаатар аймаг эмч нарынхаа 97%-ийг хангацсан байна. Хүний нөөцийг совилгчийн 98%-ийг хангасан байна. Совилгчийн 98%-ийг хангасан байгууллага би одоо цусны донорын ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Маш олон эмнэлгийн байгууллагаар орсон. Ийм өндөр үр дүнтэй байгууллага үзээгүй. За Ховд аймаг гэж тооцоход Ховд аймаг дээр жишээ нь өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 2 эмчэд орон сууцны асуудлыг бас шийдэж өгсөн байна. Энэ жил дахиад 2-ыг шийдэх гээд бүлээгдэж байна. Ингэхлээр энэ асуудлыг бол бид нар яг үндэ төрөл өөрөө хийхгүй. Тэрнээс биш талд болж байгаа юм байна, болохгүй байгаа асуудлууд ч байна. За бид нар бол одоо Эрдэнэт Орхон уул аймгийг бол мэднэ. Орхон уул аймаг бол жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ холбоодод зарцуулсан мөнгөд маш өндөр дүнтэй байна. Ер нь аймагуд 20 саяас 80 сая, зарим аймаг 200 сая. За тэгэхэд Орхон аймаг 540 сая төгрөг зарцуулсан байна. Гэтэл Орхон уул аймгийн уулзалт хамгийн их бухимдалтай болсон. Яагаад гэвэл энэ өөрөө тэр мөнгөний зарцуулалт зөв байна уу? Хоёрдугаарт иргэдтэйгээ уулзж гэнэ үү гэдэг асуудал. 21 аймагаас ганцхан асуудал гарлаа. Иргэдтэйгээ уулздаггүй штэ гэдэг юм л гарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цуглуулж яг ингэж аймаг болгоноор уулзсан анхны тохиолдол энэ байлаа. Тэгээд энэ нь бол одоо бахархаад байгаа ажил биш. Харин ч хожимдсон харамсалтай. Тэгэхээр энэний араас гишүүд маань ингээ бас энэ хүний эрхийн мэдрэмжтэй байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдний асран хамгаалагчид гэж хамгийн том хүч байгаа. Энийг аваад яваач гэж хүсэж байна. За тэгээ Ховд аймагт их уулзалтын үеэр бас нэг өвөө босч ирээд хэлсэн. Та ард нь таслал тавиад эргэж гэж бичих ёстой. Яагаад гэвэл Ахмадын төлөө ярьж байгаа хүн байхгүй байна. Тийм болохоор иргэд бид нар тантай бас уулзахыг хүсэж байна. Дан хөгжлийн бэрхшээлтэй гэж битгээ хязгаарлалаа миний хүү гэсэн. Тэгээд яг тэрний дагуу бас нийт иргэд дараад маш их хамрагдлаа. Тэгээд Монгол улсад 21 аймагт маань нэг ч сум нь засмал замд холбогдоогүй аймаг байна. Бүх сум нь засмал замд холбогдсон аймаг байна. Өчигдөрхөн 330 сумаас хамгийн сүүлийнхээ сумыг тогонд холбож байгаа ч аймаг байна. Тэгээд ингэхлээр энэ бол 21 аймгийг тойрсон явдлаа. Одоо ирсэн бүх саналуудыг эренблэн. Эренблээд тэр дундаас хамгийн ихний 10 асуудал юу юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ярих 10 асуудал юу юм? Би бол хөгжлийн бэрхшээлтэй тэрэгцэртэй нугасны гэмтэлтэй иргэн. Энэ зовлон би 100% мэднэ. Асран хамгаалагчийн зовлон би 80% мэднэ. Харин бусад харааны сэтгцийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн зовлон мэдэрдэг боловч мэдхгүй. Эднийг л сонсох гэж тойрсон юм аа. Тэгэд энэ хүмүүстэйгээ уулзсан. Just амар дайны асуулт орж ирлээ шүү дээ. Энэ дээр би ингэнэ. За би дөнгөж орж ирээд сая чуулганыхаа хуралгаа уншуулчаад шууд та нарт мэдээлэл өгч байна. 21 аймаг тойрох уулзалт маань дөнгөж сая дуусж байгаа. Тэгээ шууд ороод ирж байгаа. За энэ дээр одоо би ороод уулзнаа. Өнөөдөр 2 цагаас би ерөнхий сайдтай мэтгэлцээтэй. Өмнөх 2 удаагийн засгийн газрыг огцруулах саналтай би хоёулын дээр санал өгч ирсэн, гарын үсэг зурж ирсэн, үгээ хэлж ирсэн гişүү. За 2 цагаас ерөнхий сайдын мэтгэлцээн дээр 21 аймагаас надаа иргэдээс ирсэн
асуулт бий. Тэр асуултыг асуунаа. Ерөнхий сайд оны өмнө уулзаад одоо явахын дундуурч уулзсан би ард иргэдийн саналыг би явуулсан. Энийний талаар арга хэмжээ авнаа гэд ажиллаж байгаа гэсэн. Одоо тэрийг нь асуунаа. Одоо олонний өмнө асууд. Хэрвээ тэрэн дээр ажиллаж байгаа бол нэг хэрэг. Ажиллаагүй бол би хэлсэн шүү дээ. Энэ асуудлыг шийдэхгүй, тэтгэр тэтгэмжийг шийдэхгүй би тэртээ гарын үсэг зурх дээл өөрөө цуглуулах хэрэгтэй гүнэ. Тэгэхээр мэтгэлцээний дараа энэ асуудлаа шийднэ. Үнэхээр юм хийгээд эхэлж ивэл энэ удаа би үл өнжинэ гэж бодож байгаа. Тэ. За яг зөв. Энэ удаагийн тойролт бол албан ёсоор тойрж байгаа 21 аймгийг тойрсон тойролт. Энээс өмнө би 5 удаа тойрсон. За 4 удаа нь гишүүн болоог байхдаа хүүхдүүдтэй хийсэн уулзалт байсан. За 5 дахь удаагийн тойролтыг бол би 21 аймгаар гишүүн болсноос хойш 24 оны 125 онд тойрсон. За энэний үр дүнд иргэдээс гудамжинд уулзаад, гэртэн уулзаад, суманд уулзаад гарсан хамгийн гол асуудлууд юу исэн бэ? Энэ бол ерөөсөө нөгөө иргэдээс ирж байгаа хамгийн гол асуудал бол нэгдүгээрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж өгөөч гэсэн асуудал байсан. Хоёр хэсэг болчиход байгаа шүү дээ. Байнгын асаргаа шаардлагатай буюу нөгөөх нь асаргаа шаардлагагүй хүмүүс. Шаардлагагүй хүмүүсийн хувьд халамж гэж шаардлагаа болие халамжаас хөдөлмөрч чиглэнгээ. Тийм болохоор бид нар ажлын байр хэрэгтэй байна гэсэн. За энийг 2024 оны ирээд одоо ерөнхий сайдтай тухайн үеийн салбарын сайд, инх хамгаалалтын сайдтай ярилцж байгаад 2025 оныг та санаж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлуулсан. Энэний хүрээнд бүс болгонд уулзалт гэж бүс болгонд сургалт, семинар, төрийн байгууллагууд болон хувийн байгууллагуудаар хийж явсан. За хоёр дахь асуудал тэр бол тэтгэмжийн асуудал байсан. За энэ тэтгэр тэтгэмжийг бид нар бол бүр төсөв ярьж эхлэхээс өмнө хаврын чуулган дээр ярьж исэн асуудал. Ингээ ярьсаар байгаад намрын чуулганаар ямар ч байсан бид нар сансандаа хүрээгүй, хөтөлбөрийн үндэсний доод хэмжээнд хүрээгүй. Гэхдээ эхний ээлжинд 20% нэмсэн. 27 оны төсөв дээр дахиад нэмнэ гэдэг одоо засгийн газартай тохиролцоонд хүрч чадсан. Амлалтанд хүрсэн. Тэгэхээр энэ бол энэ төлөөлөл орж ирснийг за 3 дугаарт гэвэл одоо дахиад хэлээ. Одоо Саранчлуун гишүүн маань 21 аймаг тойхгүй ч гэсэн Улаанбаатар хотод бүх ажлыг хариуцаад үлддэг. Энийг хүрээд хийгдэж байгаа тэр нөгөө ICF тийм ээ. Энэ бол хөдөлмөрийн чадвар алдал гэдэг үг бас буруу байгаа. Ягаад гэвэл би хөдөлмөрийн чадвараа 100% алдсан. Гэтэл би өнөөдөр их хурлын гишүүн гээд хөдөлмөрлөөд байж байна. Тэгэхээр энэ бол би үйлдэлийн чадвараа алдсан гэсэн үг те бас ойлгох хэрэгтэй. Ингэхлээр энэ нэр томьёоноос хүртэл өөрчлөлтүүд явж байгаа. За саадгүй хүртээмжийн тухай хууль маань явж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хийж байгаа нэмэлт өөрчлөлт маань одоо бас орж ирж байгаа. Шат шатанда маш их ажлыг хийж амжуулж байгаа. За дээр нь нэмэгдээд сая Саранчлуун маань бас гишүүн маань та бүхэнд мэдээлэл өгсөн баг. Сангийн яамтай уулзаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг шошгожуулах энэ ажлыг эхлүүлсэн. За энэ шошго өөрөө баталгаажаад гараад ирэхлээр бид нар ямар болох вэ гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бараа бүтээгдэхүүн хэн худалдаж авах вэ? Хаанаас худалдаж авах вэ? Татвараас хэрхэн хөнгөлөгдөх вэ? Энэ асуудлууд тодорхой бус байсан бол одоо энэ намын ихтлгүүр жишээ нэгдэжээ. Тусгай нөгөө сахаргүй бараа бүтээгдэхүүн гэдэг шиг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний лангуутай болж байгаа. Ингээд энэ дээр тэр бүтээгдэхүүнийг тавьснараа иргэд болон байгууллагууд худалдаж авснараа тэр бүтээгдэхүүн маань өөрөө татвараас чөлөөлөгдөх одоо тийм ээ 1% хөнгөлтөнд орох энэ нөхцөл маань бүрдэх юм байгаамаа. За тэгээ ямар ч байсан
одоо юм бас сарамжлуултаагаа нийлээд бас хоёр энэ төлөөллийнхөө хувьд юу исэн бэ гэдэг талаараа бас та нартай мэдээлэл өгье. Энэ бол 21 аймгийг тойрсон албан ёсны анхны мэдээлэл байлаа. Одоо энэ саналуудаа нэгтгэж яагаад дараагийн асуудалтаа орноо. Тийм болохоор ямар ч байсан хурж ирсэн хэвлэлийнхэндээ маш их баярлалаа.